Өвөрхангай аймгийн түүхэд 90 жилийн ойг тохиолдуулан Өвөрхангай алдартнуудыг бэлэгдсэн дэмүхлээ. Өвөрхангай аймгийн хар хорин сумын харьяат Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Гэрэнцэнгийн Дулумсарн. Дулумсарн эмч нь 1967-оос 1972 онд ангаах ухааны их сургуулийн эмчилгээний ангийг хүний эмч мэргэжлэр төгссөн. 1973 онд халдвартын эмчийн мэргэжил олгох, 1977 онд халдвартын мэргэжил дээшлүүлэх, 1993 онд эрүүл мэндийн удирдлагын менежерийн дамжаанд суралцж төгссөн. Тэрээр Хайрхан Дулаан сумын хүний эмчийн салбарын эрхлэгч эмч, Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлэгт халдвартын эмч, халдвартын тасгийн эрхлэгч, доторын эмч, эмнэлэг эрхэлсэн орлогч дарга, ерөнхий эмчээр ажиллаж байсан төдийгүй 2001 оноос бүсийн онцлог эмнэлэгний төвийн захирлаар ажиллаж байгаад өндөр насны дэлгүүрээ тогтоолгож аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгчээр ажиллах хугацаанд эмэгтэйчүүдийн мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд анхаарах, эмэгтэйчүүдийг төр олон нийтийн байгууллагад дэвшүүлэн ажилуулахад үлгэр жишээ үзүүлэхэд ихээхэн анхаарч ажилладаг байлаа. Дулумсарн эмчийг халдвартын эмчээр ажиллаж байх хугацаанд 1974-өөс 1975 онд Хонконг 72А томоогийн дэгдэл болж манай аймгийн нэлхсэн эндэгдэл 286 громилд хүрч цэцэрлэгүүдийг эмнэлэг болгон ажилуулахад 2 дугаар цэцэрлэгт 80 ортой эмнэлэгт алтан цэцэг эмчтэй хоёулаа ажиллаж 650 хүүхэд эмчлэн эдгэрүүлсэн юм. 1975-аас 1976 онд гепатит В-ийн дэгдэлт болж 90 ортой тасагт бактериологч эмч Норжмагийн хамт ажиллаж байжээ. Тэрээр аймгийн ерөнхий эмчээр ажиллаж байхдаа эмч нарын өглөөний яриа клиникийн хурлыг орос хэлээр хийдэг. Эмч нарынхаа ажлыг сар бүр дүгнэж урамшуулдаг, өвчний түүхийн бичлэлтийг шалгаруулж тасгуудынхаа ажлыг улирлаар нь дүгнэдэг байжээ. 1982 онд Дулумсарн эмчийг ажил авахд Өвөрхангай нэгдсэн эмнэлэг улсад 19-т жигсэж байснаа 1983, 1984, 1989 онуудад 4-р байрт орж шалгарсан нь түүний хичээл зүтгэлийн үр дүн юм. 1983 онд Чих хамар хоол эрүү нүүр нүдний 15 ортой тасаг байгуулж олон шинэлэг хагалгаа хийж төрөлжин нарийн мэрэгжлийн тусламж үзүүлж эхэлсэн юм. Эрчим тэмчилгээний бие даасан тасаг эрүү нүрийн гэмтлийн кабинетуудыг байгуулав. 1989-өөс 1993 онд эрүүл мэндийн байгууллагууд тэр чигтээ өрийн сүлжээнд ороход гадаад дотоодын олон байгууллагад хандан эмнэлгийн хэрэгсэл тоног төхөөрөмжийн туслалцсан авч чадсанаар манай эмнэлэг өргөө эмнэлэг гэгдэн эрүүл мэндийн яамнаас сайшаагдж байлаа. Хөдөө аймагуудаас хамгийн түрүүнд Францын Сант-Сюд байгууллагын 494 мянган Франц франкын туслалцааг авч эмнэлгийн барилгын А, Б блокийг байгуулахын зэрэгцээ 20 гаруй нарийн мэрэгжлийн эмч нарыг авчирч эмч нараа дагалдуулж сургаж хөдөө орон нутагт чихний хэнгэрэг нөхөх, нүдний болор суулгах, кесар хагалгааг каны аргаар хийхийг манай эмнэлэг хөдөө орон нутагт анх бие дааж хийж эхэлсэн юм. Бүсийн онцлог эмчилгээний төвийг улсын хурлын гишүүдээр дамжуулан байгуулж 1 тэрбум 250 сая төгрөгийн үн бүхий 167 төрлийн тоног төхөөрөмжийг суурилдав. Совилхон алба байгуулж совилогчийг зөвхөн эмчийн туслах биш хамтран зүтгэж гэдэг утгаар нь ажилуулж эхэлсэн юм. Эмч ажилтныхан мэдлэг мэргэжлийг дээшлүүлэхэд онцгойлон анхаарч төрийн санхүүжилт байгууллагын зардал хандив тусламжаар сургаж 1995 он гэхэд Өвөрхангай эмнэлэг хамгийн олон мэргэжлийн ахлах тэргүүлэх зэрэгтэй эмч нартай болжээ. Жил бүр 25-аас 30 эмч эмнэлгийн мэргэжилтэнг мэргэжил олгох дээшлүүлэх гадаад дотоодын сургалтанд хамруулж байна. Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Дулумсарн нь юм бүхний анхдагч байхын төлөө хамт олонтойгоо хамтран уйгахгүй хичээж зүтгэсэн санаачилсан хөдөлмөрсний үр дүнд өдөөгийн эмнэлгийн дарга нараас хамгийн олон жил буюу 28 жил үр бүтээлтэй ажилласан ерөнхий эмч захирал гэж үнэлгээ авсан юм. Мөн тэрээр Франц Монголын хамтын ажиллагааны АПО нийгэмлэгийг Дэмэд бол Даниэл нартай хамтран байгуулж олон төрлийн ажил гүйцэтгэж олон хүнийг Франц орнд тэдний соёл иргэншилтэд танилцуулж хамтын ажиллагаагаа тогтооснороо бахархдаг ажээ. Хүн зооныхон эрүүл энхийн мананд игнэгт зогссон түүний нөрөх хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлж эрүүл мэндийн яамны хүндэт жуух бичиг эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэг Алтан Гадас одон аймгийн оны шилдэг эмэгтэй Өвөрхангай аймгийн Соёр хол шилдэг менежер өргөмжлөл 2005 онд эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол 2005 онд клиникийн профессор цол гэх мэт олон шагналаар шагналсан байна.